Яа. За сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчдээ тайлбарлагч Vice ороод ирсэн байна. За Vice болонгийн эхний дугаараа мэндийг хүргье. За яг одоо явагдаж байгаа дугаар маань Инкад одоо суура салбар дээрээс явагдаж байна. За манай эхний зочноор салхийг хаглах дэлхийн шилдэг фрагер. За цомын эзэн болох Алекс хүрэлцэн ирсэн байна. За өрөө мэндийг. За баярлалаа өрөө мэнд. Өрсөнд баярлалаа. Дэлхийн орон ирсэн биш үү? Юу яриад байгаа бэ? За тэгээд манай Алексаас өнөөдөр бэлдсэн маш олон асуулт байгаа байна. За тэгээд суураагийн бас хамтад порк үснэ. Гахаа үснэ. Тэгээ гахаа байна. Энэгээр халуун ногоотой дог бүгэ байна. Өнөөдөр бас эвгүй харагдаад байгаа юм да. Эвгүй асуултууд байгаа болохоор заримд нь хитрхээ олон удаа хариулахгүй байх юм бол энэ дог бүгээс самтлах эрхийг авах нэ. Энэс гоё амттай юм шиг үлээ. Бис түрүү нэгийг хийж үзсэн. Гоё юм л. Гэтэ бид хоёр гол шийтгэл болгоод энэнийг яг жороор биш гол нь халуун ногыг нь хамгийн бүр их болгоцсон бүр нэмээд халуун ногыг эзэн шийтгэл болгоод. Тэгээ экстра бүр ингээд амруугаа гэх юм бол дүрлцгээр тийм ээ. Шатаа түрүүний нөгөө туслаач юу лээ. Тэрийг мартаа. За тэгээд Алексаас юу ч гэсэн эхний асуултаа тавья та. За Алекс яг e-спортын тамирчин болъё гэж хаан сэтэл төрж исэн. Тэгэл ер нь хүн болгоных миний хувьд бол адилхан л ах гэж бодож. Зэвс анх яг дэлхийн аврагт анх удаа орсон баг. Тэгээд тэрийг үзэл огшоол. За ингэж мэрэгжлийн болж болох юм байна. Энүүгээрээ амьдралаа залгуулж болох юм байл гэж бодоод. Амьдралаа залгуулж болох юм байна. Мөнгө орлох зорилготой. Ер нь мөнгө олох зорилготой гэхдээ хамгийн гол нь амжилттай. Амжилт хахад амжилтаараас мөнгө нь өөр ирдэг. Тэгээд тамирчдыг хараад тахаар PUBG Mobile-ийн тамирчдыг хараад тахаар өөрсдийн өмнө хийдэг гэсэн спорт гэдэг чинь хичээлдэг байсан. Одоо жишээлбэл цоорч тишүүрийн спорт гэж ярьж байсан. Тишүүр дугуй. За тэгээд манай коуч аналист сенаторын хувьд бол таеквондогийн спортоор хичээлдэг байсан гэсэн. Тэгэхээр сенатортай бас үзэж болох гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр Алексийн хувьд өмнө ямар нэгэн спортоор хичээлдэг байсан. Би ер нь спорт, урлаг бүгднгээр нэг зэрэг явдаг гэсэн гэх юм уу? Баланс өрөөдөө. Ер нь бол завгүй л байдаг байсан. Хичээлдээ явна өдөр нь. Хичээл тарлаа, шатар тоглодог байсан. Шатар руугаа явчихна. Шатар дуулсангууд ирээд саксны секцэндээ явчихна. Тэ хайдаа саксаа таслаа бүжигт явдаг байсан бас. За хоёулаа энэ хоол бас өргөж байгаа шиг. Тэр бүжигт явдаг байсан хэрэг ямар төрлийн бүжиг вэ? Тийм хамтлагтай байсан гэх юм уу? Одоо шивэн гахаа 3-гийн хамтлагт би байдаг байсан. 2 жил бүжиглсэн. Тэгээ янз янз ил бүжиг, Монгол ардын бүжиг. Миний нэг энэт нэг медаль ээдээ бүжиг. Улсын авраг тэрэн дээр энэтхэг бүжиг 3-т орсон. Нэг тийм бүжиг байдیں۔ Тийм медаль. гэдэг юм. Нэг жим гэж яв штэ. Нэр юм уу? Нэрээ. За тэгээд e-спортын тамирчдаас бас олон хүмүүс их асуухыг хүсдэг. Гэтэ асуух боломж байдгүй асуултууд байдаг. За хамгийн гол асуултаас ихтэй та. E-спортоос олсон орлого хэд вэ? PUBG Mobile-аас. Аач. Бодонгоо нэг хазаад тийм ээ. Нэг ихтэй гоё хамттай. Сураг яал. Гол. Энэ соосны дүрээ үз. Янз. Хоол идэхээр мах идэхээр би ямар нэгэн соос юм салааттай идэж чаддаг шүү дээ. Тийм. Махыг ч соостой идэж байгаа шүү дээ. За асуултаас хөндөрлөө. Тэг мэрэгжлийн гэдэг юунд болоод ер нь 21 оноос хойш 21 оны сүүлээс хойш тоглож эхэлсэн. Зэв сахт орж ирээд. Тэ ер нь бодох юм бол гэтээ ер нь хүн болгон Википедиагаас хараад яг тэдийг олсон юм байна гэж бодцдаг. Яг л Википедиа бол яг олсон шагналуудыг оруулдаг нь үнний хувьд үнэн ч гэсэн одоо ямар ч e-спортын хоорог бай компани хөв гэж угаасаа авдаг тодорхой хэмжээний. Тэрийг л Википедиа бодохгүйгээр шууд одоо жишээ татгаа сая дэлхийн аврагын мөнгө $453,000 ажиллахад зүгээр тоглогчдод нь хаваагаад өгчдөг. Тэнгүүт Википедиагийн олсон дүн амар их байгаад байдаг байхгүй. Тэр юм жоохон худлаад зөв. Одоо Википедиа дээр Алексийн дүн хэд вэ? Сүүл тарахад 70 байлгүй ээ. Мэдгүй. 100 гарсан байгаа л гэж би хараад байна. Ороо арчих юм. Ороо хартай. Википедиа ер нь л гэдэг асуулт хариулт нь гэвэл нэг 300 сая хүрсэн баха. Хөөх. Айцчаа дэлхийн аврагт 22 онд 5 дахь байр. За тэгээд 23 оны аврагын цом хоригдсон байна. Тэгэнгүүтээ PMCL байгаа давхар
За World Cup тэнгуүтлээ PM Go Бразил тусан тэмцээ. Тэгээ өмнө PMPL гэж бас болдог байсан. Тэдрийнх ер нь нийлээд тэр хавцаа байгаа. Юу вэ? 182 мянган доллар. Харин тийм би бүр гайхаад байсан. Яаж заах вүлээ гэд. Би бараг хүний төрөвчрөн гэдэг үг болоод гисэн. 182 мянган доллараар бодвол бас тэгээ сайн болсон байна. 500 сая төгрөг өгөх юм биш. Йоо ингэж авдаг бас сайхан. 300 сая төгрөгөөр тэгээ юу вэ? Бүр ингэж асаах. За тоглосон юм наригж байхгүй таахын. Алекс дэлхийн авраг болчлоо. Би яг тэр моментийг санджил байна л та. Яг каст хийгээ сууж ирсэн төг яах төвшөө те. Миний би бас каст хийгээ сууж ирсэн. Тэр үед IC спорт юм шаргал өнгийн жакет өмсөв. Тэр жакет дургуулдаг. Гэтэ ер нь гоё жакет байсан. Дэлхийн авраг гэдэг утгаараа. Тий, утгах нь. Гэтэ жоохон хэлбэрэн те. За энэсийг хасчаарай. Сүүлийн тоглолтоо ээжлээ. Оноог үзчихлээ. Нөгөө та нарын араас оноо орхон явж байсан багмайн элиминейт болчлоо. Тэр үед өгч байсан тэр мэдрэмж ямар мэдрэмж байд юм бэ? За эхлээд хариулахад тэр жактын үед яхаа бич нэг дуртай биш гэсэн яг нөгөө өгөгдөл нь ойлгох цаад утах нь тэр нь ойлгоход дуртай. Гэхдээ тэр чинь юм байхгүй. Ийж бүрэн сэт байхгүй. Ер нь бол бүхлээрээ хувцастайгаа байгаа. Тэр чинь PUBG Mobile дээр яг нөгөө 23 оны G-Set зориулж гарсан нэг креатор гарсан сетний бүр ийж бүрдлэрээ байхгүй. Тэр болохоо зүгээр гадах жакет нь дотоороо юм боронгийн хоолоосоо цамц. Тэгээд ийм эмхтэй өний өмсдөг ийм юу гэдэг дотроо ингээ шот тэрхгөө. Эрэгтэй хүн тэрхгөө гэсэн юм уу? Тэ. Тэнгүүтлээ өдийн хүрээний ингээд урт шорт боронгтэй. Тэгээ ийм бор хоолойтой цамц бор шорттой хар тэрхгөөтэй. Тэгээ гадуур алтан шаргал юмтай. Тэгээ масктай. Тим сет байхгүй юу? Тэр нь ерөөхдөө байгаа. Иж бүрнээр нэмсэл ер нь загсанд явах чагаа шиг харагдана. Iron Man шиг хандаа шилэн оргон дотор өлөвчмөр юм шүү. Тий, бараг тийг нэг гадны нөгөө нэг цагаан үзүүр явах хүмүүсээ тэгтээ хүмүүсж байгаа. Тэд нар төлөвлөл ярьчвал бас болохоор. E-спортын оо тэмцээнд орохдоо дэрийг өмсөх юм бол цаараас л нэг л геймертэй үзэх юм шүү дээ. Тэр мэдрэмжнэх юм бол яг үгээр хэлшгүй шүү дээ. Одоо хүний аз жаргалтай мөч гэдэг тэр хамгийн бэст л өөр юм бодогдохгүй тэгэл өөрөө ирэхгүй нөлмөс гараад юу болоод байгааг итгэж өгөхгүй л гэсэн. Obliterating their opponents, IHC are your champions for Mongolia, denying their countrymen yet another title, stomping on the face of Alpha 7. Би 2 хоног унтаагүй шүү дээ ягт. Тийм үү? Би бүр яг ингээд дуусангууд буудалд after party-гээ болсон зөө. Буудлаа зөхиож өгөөд бүх тамирчид ингээд тэм нэг гоё орчин бүрдүүлж өгөөд. Тэр болоод тэрний дараа ингээд өглөө 6 өнгөрч яхад өрөөндөө орж ихэд нойр өрөхгүй. Маргааш өглөө 9 илүү 10 цагт нислэгтэйсэн. Ерөөсөө нойрхгүй ингээд унтчих юм бол яг ингээд PMG-ийн сүүлийн өдөр ахаа эхлэх гээд байгаа шиг санагдаа. Шал оронгороо их явах гээд байгаа шиг санагдаад. Яг сүүлийн матч дээр бүх юм шийдэгдсэн. Тэрний өмнөх тоглолтын дээр IC спортын хувьд бол 2 дээр билүү. Би тийг санагдав. Тэгэхэд демоныг юм ярьслаа өгсөн байсан л та. Би энэ хүрээд манай тэмцээн дуусчаасаа гэж би бодож ирсэн. Би өөр юм хүсэхгүй. Хоёроо авсан ч болно гэж толгойдоо бодож ирсэн гэж ирсэн. Алекс ямар бодлоо байсан. Нэг рүү харж ирсэн. Шунжээсэн. Тэгэлгүй яах вэ? Хэдэн оноо. Zeus байсан. Тэгээд Zeus-ээс шинээр нэмэгдэж орж ирж ирсэн. Тэгээд тухайн үед бас Алексыг ярьж ирсэн шүү дээ чамаа. Энэ залуу чадах юм болов юу хийж чаддаг залуу юм болоо гэж дутуу унлж ирсэн асуудлууд бол зөндөө байгаадсан. Тэгээд тухайн үед бол яг миний хувьд бас эргэлзэж ирсэн. Яг ингээ харахад энэ шин залуу яг Zeus-ийн бүрэлдэхүүнд ороод уулсаад нэг хүн шиг тоглож чадах болов гэсэн бас айдас байсан боловч ерөнхийдөө жилийн PMP-лүүдийг харлаа. Би бас Caster Tech дээр нэг 3 жил хэрэгтэй болчлоо. Тэгээд миний харсан тэмцээн болгон тэр Alex гэдээ орлуулж байгаа моментууд бол илүү олон байсан шүү. За баярлалаа. За тэгээд PMSL сая болоод өнгөрсөн 2 Супер Лиг болж байгаа. Жилдээ 2 болж байгаа шүү. Тэгээд PMS шиг энэ жилээс бол Супер Лиг болоод өөрчлөгдсөн байгаа. Супер Лиг дээр намрыг хаврах гэж байгаа. Тэгсэн одоо сүүл болдог Супер Лиг дээр Алекс гараад нэг 3-4 удаа л надад харагдсан та. Энэ баг IC спортоос гараа гэсэн шалтгаан басна. Яадаг асуулт үү? Гэхдээ ерөнхийдөө бас үзэгчдийн хандлагаас харж байгаад ийм асуултууд бас байгаад байгаа байхгүй тий. Яг зангилаагийн тайлчгаар зүйл хэрэгтэй шүү дээ. Яг хоо тэрнээс өмнө бодож исэн. Яг үнэ хэлэхэд бол нэг сэлгээ болсон юм тэрэндээ жоохон тоохгүй мэдсэн жаа. Тэгээд тэмцээний бэлтгэл форум гэдэг юм бас шал өөр юм байгаа шүү дээ. Хувийн бэлтгэлээс гадна тэр байхгүй болоод ирээд одоо би ч болон бүр ер огт сандардгүй хүн чинь PMSL дээр нэг өдөр орсон жил сандарч мандраад шал өөр болцсон байсан.
Тэгэл за би ер нь форм нэлээ алдчихъя гэж бодоод тэр нь яг PMC-ийн үеэр бүр шийдвэртэй батсагсан гэх юм. Ингээд жоох эргэлжсэн бодол англиад талигдсан. Тийм яг ажиглаж ирсэн л та Caster Tech дээр сууж хахад тоглогчийн юм тоглоомын доторх гейм сенс гэж байдаг. Тэр сенс маань жоох алдагдсан байна гэж харж ирсэн. Тэгэхээр бас дэглгүй яг мэдээж хувийн скиллээсээ гадна хамгийн гол зүйл чинь гейм сенс болж өгч байгаа ч тийм. Алекс IC-гаас гарлаа гэсэн пост байсан. За тэгээ зарим
Ити одлоо ингэж мөнгө хачаалаа дагаад. Би энэ дээр хариулж тайдан те. Тий. Одоо Одстэй таалагддаг байсан. Яа тэгвэл яг тэндээс онцлог хөнгөл надад Пикагийн тоглолт амар их таалагддаг байсан. Тэр Mind Game бас хувийн тоглолт. Тэгээ өмнө үзүүлсэн бас амжилт нэлээд болохоор Иди да. Одстай. Бөөрийн тийм хөвгтэй шүү. Манай Алекс ч бас. Яа. Амттай харагдаж шүү. Жохо соуснд нь дахиад дүүр ах. Энэ болцсон. Яа зүгээр. Мэн селфидэг. 3 минут тусахгүй шүү дээ. Юу энэ
Impact. Рупи чи манай дүүшнэр. Дүүшин. За дагуулсан. Хамаатай дүү. Уруулч ингээд татна бодлоо яс мэддэгдээ дээ. Хамаатай дүү. Дүүшин. IC-ийн нэг тоглогчийг аврах боломжтой байна. За яг ингээд багийн чин 3-3-д чинь огорцсон. За би нэрлэе л та. Demo, Ziol, Godless. За яг нэг 2 тоглохын дотор өгөх гэж байгаа. Чи 2 тоглохын дотор нэгийг л барьж чадна. Эний нэр баг. Тоглоом дотор юм шүү дээ. Тоглоом дотор. Би ч хамгийн дуртай Ziol гэсэн чи Ziol-ыг сонгоё ч өө. За сонсож байна. IC Special Invite авах боломж хэр байгаа вэ? Тэр бол тэгэл fan base-ийн асуудал та. Fan base. Тэгэл ер нь 50 хүү 60. Нэг ирэх байгаа гэсэн. Гэхдээ яг IC-д байна уу гэдэг нь эргэлзээтэй. Нэг Special Invite ирэх байгаа гэсэн. Тэгэхээр яг ахын бодож байгаагаар бол 40% та их авчих байх таа гэж бодод. Ямар нэгэн постэр орж ирэх тийм. За дараагийн асуулт руу оръё. За өнөөдрийн миний сүүлийн тавих асуулт. Гэтэ энэ дээр чи хариулахгүй ч байж болно гэсэн утгатай биш. Шийдэл бол дууссан. Хоёулаа дуусгаад энийг бас идэж дуусгах болохгүй. За бодлоо тоглосон. PUBG Mobile-ийн зэвсгүүд байдаг. За чиний дуртай байж магадгүй гэсэн би зэвсгүүдийг яг ингээд дараалалуудаа тавьсан байна. Ингээ сонготой шүү дээ. Баруун 100 баруун. Байхгүй бол та хэдэж шүү дээ. Байхгүй би яхаа нэгтэй. За. AK юм уу UMP юу? Байхгүй бол би хоёрын сонгох л асуулт юм биш үү? Сонгоо явчих. Тэгэхээр та идэхгүй л UMP Thompson. UMP Vector. UMP Inform. UMP Scarlet. UMP Brillo. Би ч бас цагтаа Brillo-ээр боддог. Гэхдээ одоо UMP ч бол хүүхд юм байна л да. UMP Ace12K. Ace12K нэг амар буу энэ спам тодороод ирдэг. Би наабо юуны шотконы төрлийн бүх буу би үзье яадаг. Гэтэ Ace12K юу DPS. Ace12K. Өөх. Яа тэгвэл DPS чинь дундаа зай аваад би нэг өөр хариулт мэдэж чинь та. Ace12K юу Granado. Таны бодож Granado гэж хэл. Grenade шүү дээ ойлгомжтой. Nice. Grenade Fragger гэдэг ч бас утгатай шүү дээ. За тэгээд Alex-ийг дэмжсээр байдаг, үргэлж дэмждэг үзэгчид бол зөндөө байгаа. Сая IC Sport-оос Alex гарлаа гэсэн зодог тайлж байгаа битгий гаралтай. Одоо яах юм бэ гэсэн асуултууд байгаад байсан. Тэгээд Alex-ийн хувьд бас өөрийн гэсэн fan base бол тухайн хэдэн жилүүд бол хангалттай өөрийгөө харуулад гаргацсан байгаа. Тэгэхээр үзэгчдийн хувьд үргэлжлүүлээд тоглоно гэдэг сайхан мэдээг өнөөдөр хүргэжлээ. Тэгээд яг өөрийн fan base-тэй зориулаад сүүлийн мөчид дүүдээ орхиё. Тэгээд намайг ер нь бол тэгэл үргэлж дэмжих та бүхэндээ баярлалаа. Тэгээ муу тоглосон, сайн тоглосон ч яг миний ард байж идэг намайг үргэлж сэтгэлийн дэмээр урамшуулж идэг хүмүүст баярлалаа. Бас мөнгө хэд идэг хүмүүстэй ч гэсэн баярлалаа. Яг бол та намайг илүү хорцолж өгдөг болохоор. Тэгээ бүгдээрэнд нь хайртай шүү. За би бас хайртай шүү гэж чи та. Дүүгийн фэнүүд хейтерүүд сайн байна уу? За тэгээ манай өнөөдрийн Vice-ийн буланг зочноор Alex оролцлоо. Тэгээд Vice-ийн буланг бас тусалцаа үзүүлж ивент итгэж байгаа. Суура ресторан болон за Суура рестораны Incontact саппортер яг одоо бидний Vice-ийн булан маань явагдаж байна. За үргэлжлүүлээд Infinix GT20 Pro буух эзэнтэй буцах хаягтай. За тэгээ албан ёсны PUBG Mobile-ийн смартфон бидний бол ивент итгэж байна. За тэгээд гарын бэлэгтэй ирсэн. Вау. Одоо цагаан сар шиг цаашаа эргэж хараад гэж цооч шүү. Бодлоо. За энэ Infinix Mongolia-гаас өөр юм. Юу вэ? Infinix Mongolia-гаас дүүтэй. Вау. Гэж байгаа юм. Дотор power bank, fast charger болон яг Infinix GT брендийн хэрэгслүүд байна. Оо fast charger nice. Энэ надад эрэхтэйсэн. Миний хэрэг байгаа шүү. Одоо тэгээд аяа тавиал. За баярлалаа. Миний сонголт Infinix GT. За Vice-ийн болон энэ түрээд бол өндөрлж байна. За эхний дугаар дээр дэлхийн шилдэг фрагер Alex салхигаар оролцож байна. За дүүдээ үргэлжлүүлээд дараагийн том тэмцээнүүд, үргэлжлүүлээд бас том контентууд орж ирнэ. Тэгэхээр энэ бүхэнд нь өндрөөс өндөр амжилтыг авах хүсье да. Баярлалаа. Танд ч гэсэн үнэхээр их гоё контент хийсэн байна. Тэгээ цаашдаа илүү өргөжөө бүр гоё болгох гэдэг итгэлтэй. Тэгээ амжилт хүсье да. За. Тэгээд манай нэвтрүүлгийн ивент итгэгчийг ярих зүйтэй баг. Infinix Mongolia. За дөнгөж сайхан Супер Лигийг 2 удаа дараалал ивент итгэсэн байгаа. Infinix Mongolia-гийн хамт олонд маш их баярлалаа. За үүнээс гадна
Суура инкод одох салбарт бидэнтэй бас хамтарч ажиллаж байна. Тэгэхээр бас суурагаар манай үзэгчид маань үйлчлүүлээрээ хамт гэж баярлалаа юм байна. Гэтэ энэ хоолноос бусдаа шүү. Ингэхдээ энгийн зүгээр хаа. Энгийн зүгээр баг. Нэрээ шинэ мэдээлэл сонсноо. Ямар Infinix GT2 Pro дэлхийн аргыг уцалт, албаас уцалцуулж. тэг яригдсан байгаа. Infinix GT2 дээр л бэлтгэлээ сайн хийх ёстой юм байдаг гэж харж байгаа. Энэ үргэлжлүүлээд PUBG Mobile-ийн алт ёсноо болчиход байгаа. Аа бараг тэгэхээр болчлаа. Дараа жил Infinix GT 30 Pro-тойгоо үзье да. 30 Pro-тойгоо үзцгаая. За тэгээ манай үзэгчдийн хувьд бол Alex-аас асуухыг хүсч байсан зөндөө асуултууд байсан баг. Сая энэ асуултуудын хариуг бас өнөөдөр Alex хангалттай өгсөн байхаа гэж бодож байна. За манай дараагийн дугаар дээр хэн байх вэ? Та бүхэн комментс дээр үлдээгээрэй. Баяртай залуусаа.